Байцгаана намайг Дор Чулмын Бянгла гэдэг Социал-демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны хөвсгөл салбар зөвлөлийн тэргүүнээр ажилладаг. Манай холбоо нь 24 сумын салбар үйл ажиллагаагаа явуулдаг. Эмэгтэйчүүдийн эрх, эмэгтэйчүүдийн оролцоо, эмэгтэйчүүдийн хөгжил хамтын манлайлалт тулгуурлан үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. Эмэгтэй хөнгөлөлт хүн бүрэл тодорхой хэмжээний ажил амьдралдаа ахиц гаргах зорилгыг дэвшүүлэн ажилладаг гэж боддог. За миний бодлоор амжилт гэдэг нь бол хүний өдөр тутмын үйл ажиллагаанд идэвхтэй хүсэл зорилго тэмүүлэлтэд шантаршгүй тууштай байж амжилтыг бүтээнэ гэж боддгоо. За манай холбоо ч гэсэн тодорхой түвшний үйл ажиллагаанд ахиц амжилтыг гаргахыг зорин ажиллаж байна. Үүний нэг зорилго маань бол шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгыг тавиад ажиллаж байгаамаа. За эмэгтэйчүүд бид хүн амын талаас дээш үеийг эзэлдэг мөртлөө шийдвэр гаргах түвшинд хэрхэн жин дарж байна вэ? Үүнтэй холбогдуулан Хөвсгөл аймгийн удирдах ажилтнуудын судалгааг харахад иргэдийн урлагийн төлөөлөгчдийн 41-ээс 7 эмэгтэй буюу 17%, сумын иргэдийн урлагийн төлөөлөгчдийн 23-аас 4 эмэгтэй дарга буюу 17% мөн адил. За сумын засаг дарга 24-өөс 1 буюу 4% эзэлж байна. За энэхүү судалгаанаас харахад эмэгтэйчүүд бид шийдвэр гаргах түвшинд Хөвсгөл аймгийн хэмжээнд оролцоо маш хангалтгүй бага гэж бодож байна. За үүнтэй уялдуулан эмэгтэйчүүд бид нэгдмэл чанараа хадгалж альва зүйлд хамтын оролцоо хөгжилтэйгээр өөрсдийгөө илэрхийлэх, өөрсдийнхөө үзэл бодлыг хүчтэй чин хүслээр нэгдэж илэрхийлэх зайлшгүй шаардлагатай байна. Эмэгтэйчүүд бид нийгэмд оролцоогоор манлайлах альва байгаа асуудлыг хараад өнгөрөх биш. Тэнд оролцож өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлэх нь бол нэн чухал юм аа. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах төвшөнд улам олуулаа болж орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулцгаая.